нийслэл Улаанбаатар хотын 20 дугаар зууны түүхэн дүр төрхийг хадгалж үлдсэн. За одоо үлдээд байсан гэж хэлэх хэрэгтэй болж ах шиг байна. Нэгдсэн үндэстний гудамжны тухай танилцуулга хийх гэж байна. Энэ бол зүгээр нэг хоёр талаар нь хуучин барилга эзэнсэн гудамж биш. Бас Монгол улсын түүхтэй холбоотой. Тэр юу вэ гэхээр 1958 оны 5 дугаар сарын 30-нд нийслэлийн хөдөлмөрчдийн депутатуудын хурлаас шийдвэр гаргаад энэ гудамжийг нэгдсэн үндэстний нэртэй болгосон. Та бид мэднэ Монгол улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд нэгдсэн үндэстний байгууллагад элссэн. Тэгэхээр түүнээс 3 жилийн өмнө байж таарах нь манай улсыг олон жил нүүбэд элсүүлэхгүй байсан болохоор бид тусгаар улс учраас заавал элсэх ёстой гэсэн энэ одоо итгэл үнэмшил хүсэл зорилгоо дэлхийн улс орнуудын өмнө илэрхийлж манай эрх баригчид ийм шийдвэр гаргасан гэж ойлгож болох нэ. За энэ гудамж хаана эхэлж хаана төгсдөг вэ гэхээр нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургуулийн улзуураас бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс, бүгд найрамдах ардчилсан Герман улсын элчин сайдын яамны урдуур Монгол улсын их сургуулийн эдийн засгийн факультетийн өмнөх уулзуур хүртэл гэж одоо хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол нэг хуучин нэр томьёогоор байх шиг байна зарим нь. Тэгээд энэ бол юм хагас дугуйрсан, нумарсан гудамж, хоёр үзүүр нь тэгш хэмтэй ном гэж бас хэлж болох үе гудамж байгаамаа. За ингээд 5 дугаар сургуулийн урдаас зам гараад за нэгдсэн үндэстний гудамжны яг эхэнд нь очиё. За эхний барилга энэ бол 37 дугаар байр 1960-ад оны ихээр 50-ад оны сүүлчээр 60-ад оны ихээр баригдсан. За цэргийн 64 гэж нэрлэдэг. Анзаарах юм бол энэ булангийн айлуудын задгай балконтой нэлээд гоёмсог барилга. Гэхдээ сүүлийн үед ингээд битүүлээд тоосгодоод харагдахгүй болгосон байна. За эсрэг талынх нь барилга болохоор манайхан сайн мэднэ. Найрамд зоогийн газар олон жил байж байгаа. Тэгээд энэнийг замын нөгөө талд гарч харуулъя. Барилгуудад тулаад очихоор бүтнээр харагдахгүй учраас ингээ хоёр тал руу сөөлжиж гараад явъя. За ингээд энэ бол Төв хорооны 60 айлын орон сууц гэдэг бас булангийн айлууд нь юм 1-3 давхраа хүртэл задгаа тагттай байсан байна. Бас л түрүүний байрны нэгэн адил битүүлээд тоосгдсон байна. За одоогийн дүр төрх нь ийм харагдаж байна. Энэ бичлэгийг 10 дугаар сард амралтын өдөр өглөө эрт хийж байгаа. Тэгээд нэлээд тийм нам гүм гудамж гэдэг нь харагдаж байна. Ер нь бол үүнээс ч нам гүм байсан гэдгийг хэлье. За ингээд гудамжаараа цаашаа урагшлаад барилгуудыг тайлбарлаад явъя. Одоо ганц нэгэн машин явж өнгөрөхөөс өөр жимээ шугаан хараахан алга байна. За тэр харагдаж байгаа барилга бол Үйлдвэр харшааллын 48 айлын орон сууц гэдэг ийм байшин. За буцаад эргээд харах юм бол 5 дугаар сургууль маань харагдаж байна. Энэ эдгээр барилгуудыг 1950-ад оны сүүлчээр хятадууд байсан. Тэгэд нилээд нь хятадууд амьдарч байсан ийм түүхтэй. За ингээд энэ хоёр барилгын дундуур ороод би нэг танилцуулга хийх гэсэн тэр юу вэ гэхээр манайх энэ хоёр барилгын яг аль алинд нь амьдарч байсан. За энэ баруун гартлын барилгад болохоор 1965-аас 66 онд амьдарч байсан. Хоёр давхарт нь манай тэр балконч харагдаж ах шиг байна. Тэгээд би ягаад сайн сандаг вэ гэхээр 1966 оны үерээр нөгөө Төвцэнгийн хажуу талын баг цэнгэлдэхэд хашаа нураад үерийн ус орж ирэхэд манай аав намайг шүүрч аваад тэгээд өвдгөө давсан усан дондор туучаад инх тайвны гүүрэн дээр гарч тэгээд энд авчирч ясныг сандаг. Дараа нь нэг газар хөдлөхөд бас хүүхдүүдийг гадаа нь хүнжил юмд ороогоод ингээд суулгаж яасан гэдгийг би сайн сандаг юм аа. За тэр хүмүүс мэдэх байх. Тэр үеийн энэ гудамжинд орцнууд руу харсан юм айл болгонд амбар байсан. Тэгээд тэр нь дугаартай хүмүүс илүү дутуу юм хадгалдаг байсан юм аа. За нөгөө тийм барилга. Би бас хуйланд нь амьдарч байсан гэж хэлсэн. Энд бас манайх амьдарч байсан. Гэхдээ түүнээс 1-2 жилийн өмнө 64-65 оны үед амьдарч байсан. За ялгааг нь та бүхэн харж байгаа байх. Төрөүний барилга бол нэлээд гоё тагттай гоёмсог бол энэ нэлээд энгийн тэр тагтнууд нь цэцгийн тавиур шиг тэгээд нэлээд юм хуучирсан гэдэг нь харагдаж байна. Гэхдээ бас гоёх жимэх гэж оролдсон. За манайх энд хоёр давхарт нь амьдарч байсан. Тэгээд тэр үед гадаа ганцхан машин байдаг байсан. Амны машин, хувийн машинтай хүн ганц хүн. Тэгээд би тэр хаалганд нь хуруугаа авчуулаад
өчгчийн хурууга таслуулах шахаа төргөн дуудаж бөө юм болж хурууга оюулж ясныг би санаж байна. За ингээд энэ бол хоёр байрлал бас миний амьдралтай холбоотой байх нэ. Ингээд нэгдсэн үндэсний гудамж руугаа эргээд оръё. За тэр өөдөөс харагдаж байгаа энэ шар улаантай байрлал бол Цэвхүүхдийн цэцэрлэг 37 дугаар цэцэрлэг. Урд нь бас цэцэрлэгийн юм хоёр давхар өстой жинхэнэ муурын байшин гэж хэлж болохоор юм жижигхэн барилга байсан. Түүнийг буулгаад одоо ийм том цэцэрлэг байсан байна. За ингээд гудамжны эхнэр рүүгээ хальт харуулад гудамжаараа цаашаа урагшилъя. За энэ саяын үйлдвэр хашааллын 48 айлын орон сууцын нэг давхрыг бол нэлээд ер нь хайр гамгүй өргөдгсөн байна тийм ээ. Бараг бүхэл бүтэн байшин барьсан харагдаж байна. За гудамжаар нь ингээд цаашаа алхаад ингээд алхах тусам одоо өөдөөс энэ буландсан энэ 3 давхар барилга харагдаж байна. За энэ бол нэлээд одоо тийм түүхтэй барилга, гоёч барилга. Юу вэ гэхээр 1950-аад оны сүүлчээр баригдаад хятад зочид уудал байсан юм байна лээ. Тэгээд 60-аад онд хоёр улсын харилцаа муудаад хятадууд орхиж гараад энэ барилга нэлээд хэдэн жил 70-аад он гартал эзэнгүй байдаг байсан. Хүүхдүүд сахилга гуйтаж чулуу шидэд сонхыг нь хагалдаг, түүнээс хамгаалж торлсон ийм дүр зурагтай байдаг байсан. Дараа нь Монголын талд шилжиж ирээд манай улсын төлөвлөгөөний комисс олон жил байрлсан. Одоо ч гэсэн тийм эдийн засгийн чиглэлийн яам агентлагууд байрладгийг та бид мэдэх байхаа. За ийм бас хэрэндээ гоё барилга нэлээд сайн анзаарах хэрэгтэй. Тэгээд ерөнхий дүр төрхөө бас одоогийн бодол алдаагүй байгаа нь харагдаж байна. За энэ төрийн олон яам агентлагууд байрладаг. Ер нь олон яамны байр гэж нэрлээд байдаг. За залгаад одоо би баруун гар тийш эргээд харуулж байна. Олон яамдууд уул уурхай яам, байгаль орчны яам хуучин үндсэн нэрээрээ тийм ээ. За бас сангийн яам, эдгээр яамдууд энд байрлаж үйл ажиллагаа явуулдаг. За би энийг яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр энд бас манайх амьдарч байсан. 1970-аад он гартал энд диспансерын хашаа байсан, эмнэлгийн хашаа байсан. Тэр хашаанд нь эмнэлгийн модон байшин тэгээд эмч ажилчдын хэдэн ийм одоо гэр байсан. Тэгээд тэдний нэг нь манайх байсан. Манай гэрийн буур тэр цухиж байгаа саарл буюу сангийн яамны яг буурин дээр баг зэрэг тийм баруун урд үзүүрт нь байсан. Тэгээд миний хувьд бол энэ дурсамжтай газар. За тэр цаана харагдаж байгаа татврын ерөнхий газрын байрны буурин дээр бас цэцэрлэг байсан. Тэгээд буулгаад ийм өндөр барилгаар сольсон байх юм аа. Ингээд гудамжаараа цааш урагшилъя. Амралтын өдөр нам гүм гэдэг нь харагдаж байна. Түүнээс гадна ерөөсөө энэ бол нам гүм гудамж байсан гэдгийг би онцолж бас та бүхэнд харуулахыг оролдож байна. За энэ өдөөс гарч ирсэн барилга бол одоо гоё чимшиг, муухай чимшиг, эртний чимшиг, орчин үеийн чимшиг. Энэ ямар учиртай барилга вэ гэхээр 1990-ад он гартал шинжлэх ухааны академийн хэвлэх үйлдвэр байсан. За тэгээд одоо хэвлэлийн газар байсан гэсэн үг тийм ээ. Манай нэг ах ажилдаг байсан. Дараа нь хувьчлагдаад шинэ иргэншил дээд сургууль, одоо шинэ иргэншил политехник коллеж гэж нэртэй болсон байна. Ийм нэг байшин байгаамаа. За гудамж маань нам гүм байна. За өөдөөс одоо чимээ гаргаад том машин ирж явах шиг байна. Ер нь өглөө эрт энэ хавийн барилгын компаниуд янз бүрийн ажил амжуулдаг юм байна лээ. Ингээ үе ийм машинуудаас гадна мотоцикл энэ одоо явж өнгөрөөд энэ хавийн нам тайван байдлыг алдагдуулдаг гэж. За ингээд замын нөгөө талд гарыг тэгж нөгөө талаас нь энэ барилгуудаа эргэж харуулахгүй бол бүтнээрээ дуранд багтахгүй гэдгийг би түрүүн хэлсэн. За одоо энэ бол ингээд нөгөө миний түрүүний харуулсан хятад зочид буудлын гэдгийн үргэлжлэл хойчийг өрнө. За энд хөдөлмөр нийгмийн хамгааллын яам олон жил байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд сайн анзаарах юм бол хандаа хээтэй ийм 3 хас дугуй оройтой нэлээд үзмжтэй барилга. Тэгээд хамгийн гол нь өнгө төрхөө алдаагүй. Би бодохдоо ийм хуучны барилгууд, төрийн байгууллагууд орвол бас байр савны хувьд ч гэсэн зүгээр тэгээд хамгаалдаг гэж одоо надад санагддаг. За одоо энэ
хашаа руу ойртлоо. Энэ хашаа бол нөгөө та бидний сайн мэдэх шилэн дэлгүүрийн буур хашааны цаана байгаа. Тэгээ 2 жилийн өмнө буулгасан. За энэ бол нэлээд миний хувьд бол түүхтэй. Манай хажууханд амьдарч байсан болохоор би одоо үргэлж ордог. Нэг удаа нөгөө өглөө кинонд тоглосон Дашнамжиг жижигчин гавьяа жижигчин тэнд юм хөдөлж авахын хараад бүгдийг бүтгээд ангийнхандаа гэрээхэндээ ярьжсэн нас санаж байна. Тухайн үед л яхахгүй од байсан байх нь байна. За ингээд энэ шилэн дэлгүүрийн одоо хашааг буулгаад одоо энд өндөр барилга байх ингэсэн. Тэгээд цааш явъя. За энэ орон сууц гарч ирлээ. Дотор талаасаа муухан харагдаж байна. Энэнийг зүгээр Горькийн номын самтай байр гэвэл хүмүүс шууд ойлгох байхаа. За ингээд хажуугаар нь яваад энийг нүүрэн талаас нь дараа нь харуулъя. За энэ өдөөс нь харагдж байгаа өндөр хар барилга бол одоо нөгөө Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын байрны оронд баригдаж байгаа. Тэгээд энэ бол урд нь 2 давхар ийм байр байгаа. Тэгээд Сүхбаатар дүүрэг түүнийг хувийн компанид концессийн гэрээ гэдгээр өгөөд Сэлбийн иргэн рүү нүүснийг мэднэ. Ингээд 10 жил баригдаж байгаа. Жоохон царцаад одоо тэгээд ингээд ашиглалтанд орох төгсөж явах шиг байна. Энэ барилга бол одоо энэ нэгдсэн үндэстний гудамжны ингээд хоёр талаараа намхан шар байшинтай төрхийг бол нэг мөсөн эвдсэн огт зохихгүй ийм барилга байгаамаа. Би одоо ийм барилга баригдсанд бол маш дургүй байдаг. Тэгээд одоо ингээд дураараа дүргээд төр өөрөө Сүхбаатар дүүрэг өөрөө ийм л хийсэн байх нэ. За одоо би ингээд зам гарна. Энэ бол Сүхбаатарын гудамж. Сүхбаатарын гудамж гэдэг маань Дөлгөө нуурын уулзуураас яваад нэгдсэн үндэстний гудамжийг огтлоод Төрийн ордны баруун хойд уулзуур Чингис хаан мужийн уулзуур хүртэл үргэлжилсэн ийм гудамж байгаа. За ингээд зам гаръя. За одоо би баруун зүүн гарт тийшээ эргээд сая миний хэлсэн Горькийн номын самтай барилга орон сууцыг танилцуулъя. 120 айлын орон сууц. Ингээд сайн анзаарах юм бол яг модны сайн мэддэхгүй байна. Нэлээд тийм гоёмсог бас барилга нүүрэн тал нь тэр 4 газараа ийм хоройтой. Тэгээд нэг давхрын ингээ өргөдгсөн болохоор дүр төрх нь бол сайн харагдахгүй байх шиг байна. Төрийн ордны ард талд 2 арктай байр байдгийг мэднэ гэнэ. Тэр аркад одоо хичнээн олон клип, дуу, киноны хэсэг авсныг бүүмэд тэгвэл 3 дахь арк нь бол яг энд байдаг. Нөгөө хоёроос арай жижиг. Тэгээд тийм ч одоо олон түмэн сайн мэдхгүй ч гэсэн энэ барилгыг бол жимсэн сайн анзаарах юм бол бас л их гоёмсог ийм одоо уран барилгын шийдэл байгаамаа. Одоо төхөж очиод ингээд харуулъя. За тэр харагдаж байна. За тэгээд хойход талд нь үзүүрт нь миний түрүүний хэлсэн Горькийн номын сан. Горькийн номын сан одоо байхгүй. Үүдэндээ одоо энэ барилга дахин төлөвлөлтөнд орж байгаа учраас нүүлээгээд шинэ хаягаа бичээд ингээд нөгөө явчихсан байж байгаа. Тэгэхээр энэ 120 айлын энэ арктай барилга ингээд удахгүй нурах нэ. Оронд нь шинэ өндөр барилга баригдах болж ах шиг байна. Эсрэг талд нь байгаа барилгыг танилцуулъя. Одоо ингээд гараад ирэн. За энэ байна. Энэ бол нөгөө Чех 36 гэдэг нэртэй. Тэгээд Чехийн мэргэжилтнүүд байсан гэж ярьдаг. Тэгээд 60-аад оны дундуур Монгол айлууд орсон. Тэгээд гэрэл зургийн газар 1980-аад он, 90-аад он нэлээд гартал бараг 2000 онд төгтөл байрлаж байсан. Тэгээд одоо сая тэрийг буулгаад хэдэн жилийн өмнө буулгаад одоо Джем Кастл гэдэг ийм орон сууц үйлдвэрийн цогцлбор байсан байна. За одоо эргээд нэгдсэн үндэсний гудамж руугаа утхан шиг дөхөж очиё. За энэ гудамж бол ингээд нам хүм гудамж гэдгийг би дахиад
хэлий. Гэхдээ эхлээд энэ тэр цаана харагдж байгаа, уулзуурын цаана харагдж байгаа, буландч харагдж байгаа барилгыг танилцуулъя. Энэ бол Цэцээгүн дээд сургуулийн барилга гэж манайхан мэднэ. Одоо офис болсон. Тэгээд 92 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдахтаа анх энд байрлаж исэн. Миягомбын инх бол засаг дарга нь байсныг санаж байна. Тэгээд сайн анзаарах юм бол холоос сайн харагдахгүй байна. Нилээн бас гоёмсог барилга байгаа. Тэгээд эндээс энэ баруун тишээ байгаа бүх барилгууд бараг бүгдээрээ хятадууд барьсан 50-аад оны сүүлчээс эхлээд тэгээд бүр заримд нь хятад өөрсдөө хятад ажилчид амьдарч байгаа дараа нь Монголын талд шилжсэн түүхтэй юм аа. За энэ бол нэгдсэн үндэсний гудамжны хамгийн одоо миний хувьд бол хамгийн сайхан гэж үздэг хэсэг Намгүм. Би одоо хүүхэд байхдаа сурагч байхдаа ингээд хичээлдээ явж ирдэг. Тэгээд амралтын өдрийн ням гаргийн өглөө ч юм уу өглөө эрт ингээд явхаар нэг ч машин явахгүй, нэг ч хүн байхгүй. Үнэхээр Намгүм бүр заримдаа эн чинь чихт бараг дөнгөнөх шахаад чи юу үлээ гэж цочмоор санагддаг байсан. Ийм гоё гудамж байсан юм а. Одоо ингээд та бүхэн харж байна. За энэ нөгөө сая миний хэлсэн тэр том хар энэ нэгдсэн үндэсний гудамжны дүр төрхийг эвдсэн барилгын одоо бараг энэ хашааны тэр байна. Хашааных нь дор бараг энэ хашааных нь үргэлжил болсон байна. Тэгээд эхний игнэг нь тэр чигээр нь машины зогсоол болгосон. Тэгээд миний одоо нөгөө хүүхэд наснаас одоо харж одоо санаанд үлдсэн тэр дүр төрх бол ингээд байхгүй болсон байна гэж. За би ингээд зарим хэсгийг тогтоогоод ингээд харуулахын тулд харуулж байгаа. За гудамжаа дагаад ингээд замын голоор ингээд явъя. Машин цөөхөн байгаа учраас бас боломжтой байна. За энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын одоо дээр үед бол нөгөө бүгд найрамдах ардсан Солонгос ард улсын элчин сайдын яам байсан гэдэг байрлал. За энийг би нөгөө талаас нь харуулаад ярина. За ингээд баруун гар тийшээ ирэх юм бол энэ нөгөө 60 айлын орон сууц гэж энэ хоёр элчин сайдын яамны өөдөөс харж баригдсан 60 айлын орон сууц гэдэг энэ барилга. За тэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлц харагдаж байна. Түүний цаана 25 дугаар цэцэрлэг байдаг. Тэгээ манай хүүхдүүд тэнд явж хүмүүжсэн. Миний хувьд бас л чухал газраа. За одоо эргээд энэ нэгдсэн үндэсний байгууллагын UN House гэдгийг танилцуулъя. Энд нөгөө найрамдах ардсан Солонгос ард элчин сайдын яамны юм хоёр давхар барилга байсан. Миний санаж байгаагаар одоо энэ ардчлалын ордонтой төстэй багантай юм гоё барилга байсан. Тэгээд 2014 онд манай засгийн газраас энэнийг буулгаад ийм барилга барьж өгсөн юм байна лээ. Уг нь хажууд нь бол хашаанд нь маш том зайтай тэгээд ягаад ч юм буулгацсан. Ийм түүхтэй юм аа. За ингээд энэ гудамжаараа нэгдсэн үндэстний гудамжаараа миний түрүүний хэлсэн 60 айлын орон сууцны хажуу нэг давхрыг дагаад явъя. За энд ингээд бусад хуучны барилгуудын нэгэн адил янз бүрийн үйлчилгээ, цайны газар, дэлгүүр, тэгээд жижиг сажиг байгууллагууд орсон байдаг. Тэгээд энэ их сонирхолтой. Энэ нэг дэлгүүр ингээ үүдэндээ Улаанбаатар хотын түүхийг харуулсан зургуудыг ингээ байрлуулсан. Тэгэхээр ингээд энэ гудамж бас нэг нэлээд тийм тогтвортой бас нэг Намгүм юм гудамжны дүр төрх байгаа юм. Сайн тал нь гэвэл нэг давхар нь үйлчлэгээ болсон ч гэсэн тэрийг хамаа намаа өргөдөхөө тавхан харж байгаа. За ингээд яд хөдөлгөөн машин байгаа учраас зам дээр гараад цаашаа урагшлая. За сая миний хэлсэн нэг давхрын янз бүрийн үйлчилгээ газрууд байж байна. Энд нөгөө Германы элчин сайдын яам сахисан даатгалын байгууллагуудын салбар нэлээд байдаг. Нэг давхар ерөөсөө энэ нэгдүгээр игнээ нь болохоор тэр чигээрээ зогсоол байгаа. Энэ бол одоо зөрчөөд тавьсан биш, ерөөсөө л ингээд зогсоол болгоцсон. Бараг албан ёсны шахуу ингээд бүгд энэ машинаа тавьдаг байгаа. За одоо би замынхаа урт талд гараад Германы элчин сайдын яамны барилгыг танилцуулах нь зүйтэй. За энэ бол бас түүхтэй барилга. 1946-7 оны үед баригдсан.
Тэгээд энд эхлээд манай гадаад яамныхан бас төмөр замын байгууллага байрлаж исэн гэдэг. Түүний дараа 1950-аад оноос бүгд найрамд Хятад ард улсын элчин сайдын яам байрлаж агаад 58 онд энэ одоогийн шинэ байраа баригдахаар тийшээ нүүсэн. Түүнээс хойш бүгд найрамдах ардчилсан Герман улсын элчин сайдын яам байсан. Манай залуучууд тийм ус байсныг мэдэхгүй байх. За тэгээ энэ бол тусдаа асуудал. Тэгээд 1989 онд 2 Герман нэгдээд тэгээд холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайдын яам болсон. Анхны барилга нь болохоор ийм одоо үргэлжилсэн урт байгаагүй нэлээд богинохон байсан. Тэгээд сүүлдээ баг багаар өргөдөхөд ингээ хашаалаад тэгээд энэ Германы элчин сайдын яамны бүхэл бүтэн зохицолбор болсон байгаамаа. За ингээд гудамжаараа урагшлая. За энэ хажууд энэ барилгыг бол хайрхамгүй өргөдгсөн байна. Ятгатаа нэг 2 хүн явах зам үлдээсэнд надад баярлалаа гээтэй. Сүүлд баригдсан барилга бариад тэгээ бас тэрийг өргөдгöhed юм болгожээ. За өөдөөс энэ 2 давхар барилга зохиож байна. Хуучны жижигхэн барилга. Тэгтээ нэг түүхтэй барилга. Бямбын Ирэнчин Гадам зэрэг манай Эрдэнэтэн зохиолчд амьдарч байсан. Тэр цаад талд нь Дамжин Сүрэнгаан байшин байна. За энийг би замын нөгөө талд гарч байгаад харуулна. За энэ Германы элчин сайдын яамны бод үзүүрнэ. Одоо гудамж гарна. Гудамж гарахаас өмнө энэ яг тулаагүй дээрээ тэр энэ барилгыг харуулах хэрэгтэй. Энэ бол нөгөө нэг Монгол Улсын их сургуулийн 3 дугаар байрыг буулгаад оронд нь барьж байгаа 7 давхар барилга. За энэний тухай янз бүр юм хэлэхгүй. Одоо ингээд зам гарна. Энэ бол нэгдсэн их сургуулийн гудамж. Хүүхдийн урлан бүтээгдэхүүний баруун зүүн хойноос урагшаа одоо ингэж яваад тэгээд Монгол Улсын их сургуулийн уулзуур хүртэл үргэлжилсэн ийм гудамж байгаа. За ингээд машин баг учраас гүйгээд гарчихлаа. За одоо эргээд би нөгөө түрүүн хэлсэн 2 барилгаа танилцуулъя. За тэр бүр цаана нь болохоор нөгөө Цэндийн Дамжин Сүрэнгийн гэр музейтэй засгийн газрын 64 айлын орон сууц тэнд байна. За энэ хоёр давхар нь болохоор нөгөө миний хэлсэн Бямбын Ирэнчин амьдарч байсан байшин. За тэр цаана нь болохоор Дамжин Сүрэнгаан гэр музей байдаг. За энд бас гэр музейг нь байгуулна гэдэг нөгөө Барс болдгоо амьд сэрүүн байхтай хөөцөлдөө тэгээд чадаагүй юм гэсэн. Гэхдээ ингээд харах юм нэг давхрын нь бол бас л хайрхамгүй өргөдгöhed ингээд сонирн болгоцсон байгаа. Гэхдээ бас энэ хан манд нь одоо байдаг янз бүрийн самбар мамбар бол аль хэдийн харагдхаа байсан. Хаахан нэлээд нэг самбар үзэгдээд өнгөрсөн. Тэгээд дорхно таглчт юм уу өргөдөхөөр. За ингээд эргээд харах юм бол энэ Германы элчин сайдын яамны хойд хэсэг. За ингээд цаашаа явж байна. Тэнд бол нийт аж ахуй үйлчилгээний Темс гэж байсныг санаж байна. За энэ булан цохиж байгаа бол 25 дугаар байр. Энд ингээд бас нэлээд эртний барилга. Ер нь энэ хавийн сая миний харуулсан барилгууд бол ихэнхдээ нэг дайны дараа Японы цэргийн олзлог төгсөд барьсан. Тэгээд барьж эхэлсэн. Тэгээд зарим нэг нь дуусгахгүй ботсныг манайхан бас гүйцээж барьсан юм аа. За энэ ингээд нөгөө саяын 25 дугаар байрны үргэлжилнэ. Энд нөгөө цогцмаагүй намсраагүй гэсэн амьдарч байсан гэдэг. За тэр шараар ялгсан нь болохоор нөгөө Бахан шашныхан энэ үзүүрийг наваад ингээд энд суурьсан байна. За одоо ингээд сая нөгөө их сургуулийн 3 дугаар байрны өргөдөхлийн хажуугаар яваад за тэр цаана модны цаана тэр ногоон дуу өнгөтэй тэр барилга харагдаж байна. За энэ бол нөгөө нэлээд тийм түүхтэй барилга. За би эхлээд хэлэх ёстой зүйл бол 1940-од оны сүүлчээр баригдаад тэгээд 53 он хүртэл нөгөө улсын баг хурлын тэргүүдэгчдийн дараа Умд Цэндугай амьдарч байсан гэдэг. Одоо манай төрийн тэргүүн гэсэн үг тийм ээ. Тэгээд бас энэ түүхэн дуусаагүй би одоо ингээд бүтнээр харуулж байгаад ярив. За Кубын элчин сайдын яам гэдгээр нь манайх олон жил мэднэ. Тэгэхдээ 1970-ад он хүртэл 60-ад оны туршид тэр ногооноор ялгсан хэсэгт манай одоо нам цэцгийн өндөр албан тушаалтнууд амьдарч байсан. Тэр нь юу вэ гэхээр одоо тэр ногооноор ялгсан хэсэгт болохоор моломж амц, рагчаа, майдар,
Цэнд тийм. За энэ сааралдуух хэсэгт нь болохоор бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн самбуу амьдарч байсан юм байна лээ. Дараа нь мөн Дөгөр сүрэмт тэгээд засгийн газрын хэрэглэх газрын Бадарч гэдэг ийм өндөр албан тушаалтнууд амьдарч байжээ. За миний хувьд тэр хэлэх зүйл, нэмж хэлэх зүйл гэвэл энд нөгөө 1975 он хүртэл Өмнөд Вьетнамын үндэсний чөлөөлөх фронтын төлөөлөгчийн газар гэж байрлаж байсан. За энэ Вьетнамын дайны тэр үед бол Америк Вьетнамын дайн болж байсан. Өмнөд Вьетнам нь бас юм тусдаа юм засгалтай. Тэгээд төлөөлөгчийн газар Монголд байсан байх нь миний хувьд нөгөө хүүхэд байхдаа тэр гадаа самбар дээр тавьдаг байсан дайн байлдааны зургуудыг ихэд сонирхож үздэг, бүр зориудаар ирж үздэг, хажуугаар нь явхдаа заавал саадаж хардаг ийм байжээ. Тэгээд түүнээс хойш Кубын элчин сайдын яамны барилгад ороод олон жил болсон. Одоо төрийн байгууллага, гендрийн үндэсний хороо гэдэг энэ байгууллага талыг нь эзэмшээд тэр ногоо өнгөөр ялгасныг тэр саарл нь болохоор юм балгас болсон байдалтай. Ерөнхийдөө ховчлогдсон юм шиг байгаа юм. Уг нь энд ямар нэгэн засгийн газрын үе олон яам агентлагуудын нэг нь орчвол бас хамгаалаад үлдэх байсан юм болов уу гэж боддог. За ингээд цаашаа алхъя. За энэ бол Магнит Трейдинг барилга, том компани. Энийг барихт нь одоо орсон суугчид, зэрэглээх орсон суугчдаас хэсэг үзчихсэн боловч том компани бол ялгүй яах вэ? Том компани гэсэн байгаас нэгэн том замыг үлдээсэн байна. За эргээд энэ харуулхад энэ сая миний хэлсэн тэр томчууд амьдарч байсан байрыг буулгаад оронд нь 2 давхар 12 давхар үү 2 юм орон сууц байр зураг төсөл гаргацсан гэж яваад байсан. Тэгэхээр ингээд бодохгүй уух нэ гэж. За ингээд худамжаараа алхъя. Өдний хөдөлгөөн баг байна. Амралтын өдрийн өглөө. За ингээд баруун гарт тийшээ харъя. За энэ олон шаваарлцсан барилга бол 90-ад оны өнгө цагаараа барилгажилтын өдөм. Тэгээд энд нөгөө шихэн хотын бэд сургууль, түгээн сургууль гэдэг баахан сургууль, орон сууцуд байна. За ингээд төгсгөлийн нэгдсэн үндэстний гудамжны төгсгөлийн 2 байран дээр ирж байна. За энэ засгийн газрын 1-р 64, 2-р 64 гэж. 1-р 64 гэдэг нь одоо байхгүй тэр өндөр барилга баригдсаныг харж байгаа байх. 2-р 64 нь бол байна. Гэхдээ энэ бол ерөнхийдөө буугаад бас хажуугийнхтай адилхан өндөр барилга босно гэдэг нь үндсэндээ тодорхой болсон байна. За тэр 1-р 64 гээд өндөр барилгын буурин дээр байсан тэр орон сууцнд миний мэдхийн Магнхуй амьдарч байсан гэдэг, Намбрын инхвэр амьдарч байсан гэдэг. Тэгээд энэ 63 оны үед баригдсан. Тэгээ бас л нөгөө хүмүүс ярихдаа аривлын хэмнэлтийн горимор гэж тийм гоё балкон жингэл байхгүй тийм тагтнууд нь тийм цэцгийн тавир шиг ийм одоо баригдсан. Тэгээд хуучраад нууцсан одоо ингээд бууж ах шиг байна. За тэр одоо өндөр барилгын Z64 нэртэй Z гэдэг энэ засгийн газрын гэдгээс авсан үсэг байх л да. Тэгээд 21 давхар шиг санаж байна. Бодохгүй ингээд энэ ондоо багтаад бараг ашиглалтанд орох юм шиг байна. За энэ 2-р 64 нь дээж ийм байдал болсон юм шиг бодохгүй байна. За ингээд би нэгдсэн үндэстний гудамжны сүүлчийн 2 барилгыг ингээд танилцуулчлаа. За ингээд эргээд санахад бол энэ гудамж маань нэг юм хагас дөрөвсөн. Утаараа бол километр хүрэхгүй гэдгийг нь бол харж байгаа байх. Жижигхэн гудамж байгаамаа. Гэхдээ түүх бас ус орны хувьд ч гэсэн миний хувьд ч гэсэн бас нэг юм дурсамжтай барилга гэдгийг би бас танилцууллаа. За ингээд алхаад төгсгөлд нь хүрнэ. За тэр харагдаж байгаа одоо нөгөө баримт бичгт байсан Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн факультетийн уулзуур гэдэг маань тэр байна. За одоо Мөсийн 4-р байр гэж ярьдаг. За энэ бол хятад сургууль байсан. 1958 онд баригдсан. Тэгээд Цайпэй гэдэг найрамдах хятад ард улсын элчин сайдын яамны дэргэдэх сургууль байсан гэсэн. 60 онд хятадын төрийн тэргүүн Жоанлаа эрэхтэй тим нэр өгсөн гэсэн Цайпэй гэж бас нэг утгатай гоё нэрлэл байх л да. Тэгээд 1960-ад оны ихээр 1400 хүүхэд сурж байсан гэд би ном дээрээс уншижээ. Тэгээд үнэхээр ингээд хятад сургуулийн хүүхдүүд наас цааш
нөгөө ногоон хувцастайгаа, улаан таван хошуутай, улаан номтойгоо явдаг байсан. Би энд амьдарч байсан болохоор сайн мэднэ. Тэгээд 60-аад оны дундуур энэ сургууль хаагдаад юм уу өөр тийшээ нүгээд тэгээд Монгол Улсын их сургуульд шийдсэн байх нь. За ингээд эргээд гудамжаа харъя. Нэгдсэн үндэсний гудамж маань ингээд үндсэндээ дуусч барилгууд миний танилцуулга дуусч байна. Ер нь ч тэгээд нэгдсэн үндэсний гудамжны түүх нэгсийгээд дуусч байгаа юм байна да.